За тэгээд тийм халуун дулаан найрсаг уур амьсгал бий болох. Энэ бол маш чухал байдаг. Хүмүүс ингээ бие барьчаад дуурахгүй ингээ дүнбийгээд биенээсээ ч зовоод ингээ халгаа суугаад тах юм бол хэцүү. Тэгэхээр энэ хүмүүсээ яаж ингэж хооронд нь сайхан найрсаг болох вэ? Халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх үү гэдэг дээр янз янзын дасгал тоглоомууд бид хийж болно. Тэгэхээр хэдүүлээ одоо нэг юу хийгээд үзсэн. Нэг дасгал хийгээд үзчихье. Энэ халуун дулаан сайхан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд нэг дасгал хийгээд үзчихье. За тэгвэл ингээд суусан маань ингээд саналаа яваад өөдөөс хараас үүч. Бүр ингээд хортуулаа ингээд хоёр өөдөөс хараас. За одоо хэдүүлээ яах вэ? Манай монголчуудын нийтлэг нэг зам байдаг. Бие биендээ мартах, бие биендээ нэг бол сайхан үг хэлэх юм агуу дутагдaltaй. Залуу хүний хувьд өнөөдрийн байдлаар одоо цаг алдалгүй биднийг татварч гисэн. Юунд их баярлж байна. Манай чөрөн зүрх ах нь бол төрийн байгууллагад ажилладаг. Бид нартай манай байгууллага төрийн бус байгууллагыг анх байгууллагаас нэглээл хамтарч ажиллаж байгаа. Идэвхтэй сургалт семинар зөвлөгөө хэсгээрээ тойрж явхад бүгдэнд нь явж дэмжиж тэнд хэлхүүгийг хэлж зөв замаар заалч гэж авч явдаг. За манай бэмба Ахмад Балчин ур чадвар хөтөлбөрөөр их сайн хөдөлмөрч. За нэгээс гоё сайхан яг чистик юм уусах ямар вэ? Анаа чи юу яах вэ? Би энэ дээр зөвхөн дараа хандлага үйл хөдлөлөөр ингээд энэ үедээ сайддаг болсноо ингээд юундаа багтаад бид тааж өгшөө гэдэг тийм ерөнхийдөө монголчууд юм тийм. За эрэгтэйчүүдээс согтгоороо аягүй чухал бие биендээ хайрлаж байж байгаа. Тэгэхээр сая бол яг бүгдээрээ сая нүрээ хараад сууж байгаа. Нүүрд байж байгаа ямар чанар нэлээд сайхан таалагддаг гэдэг баг. Сайхан үгээ бие биендээ хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ бол яах нь бай хамт олны дээр нь сух зөвлөгөө суулгах хүмүүсд бол найрсаг энэ дулаан уур амьсгал бүрдүүлэхэд хэрэг болдог юм асал байна. За тэгэхээр энэ мэдээлэл гэж нэг юм байгаа. Мэдээлэл өнгөрнө гэдэг бол та ямар нэгэн зохион байгуулалт гэдэг бол тэр чигээрээ мэдээлэл процесс юм. Хүн төрөөсөө дандаа мэдээлэл өгч тэрийг одоо мэдлэг болгох ийм арга хэмжээ үйл ажиллагаанууд бол дандаа сургалт зөвлөгөө янз бүрийн дамжиж явж байдаг. Тэгэхээр мэдээлэл гэж юу юм бэ гэдэг талаар хэдүүлээ. За тэр мэдээллийг бид нар яаж өгөх ёстой юм бэ гэдэг талаар хэдүүлээ бас дасгал тоглоом хоёр тоглоноо. За хоёр тоглоом тоглоно хэдүүлээ. Хоёр тоглоом тоглохын тулд цоо болгоноос 2-2 нь надад байна тийм. Цоо болгоноос 2-2. За тэгэхээр хэдүүлээ одоо мэдээлэл яаж дамждаг вэ? Яаж өгдөг вэ гэдэгт нэг тоглоом байна. За нааш өгдөг. Би нэг чамд мэдээлэл уншиж өгнө. Тэрийг чи ингээд сайн сонсож ойлгож байгаа. Яг юу ойлгох тэрийг дараагийн гарч ирэх юм шиг байна. За сайн сонсоо. За энэ мэдээлэл. Чулуун сумын төвөөр техникийн шаардлага хангаагүй тэрэгтэй жолооч хангаа давхиж явахыг харсан автын байцаагч Ахмад Дангаа зогсоох гэж шүглдвэл хангаа кабинаасаа толгоогоо гарган Дангаа занаана байж байгаарэ. Би доод лагер орчоод ирээ гинэгчгүй дахиад явчихжээ. За Ахмад Дангаа араас нь давхсаар очивол хангаа нь гүнгээ, сэнгээ, жүнгээ, лүндээ нартай нийлчихсэн нэг шил 750 г-ны ариг, хоёр шил баг байна. 8-9 лац пив тавьчихсан сууж байв. Ахмад Дангаа ихэд уурсан. Чи яагаад шүглдээд барахад зогсолгүй явчихваа? Согтуу болоо тэгвүү. Чиний машины баруун талын гэрэл чинь асахгүй байв. Мэдэж байна уу чи гэвэл Дангаа. Дангаа минь тэр яах вэ? Энэ гүнгээ, сэнгээ, жүнгээ, лүндээ намайг өдөржин хүлээлээ шүү дээ. Чи яах вэ? Жоохон хүлээж байхгүй юу даа гэх хэрэг ч хэлжээ. За одоо энийгээ сайн бодчиход дараагийн юм ярьж байна. За
чамд нэг мэдээлэл ярьж өгнө. Тэрийг чи сонсчоо дараагийн үнд ярьж өгш заа. За сайн сонсоо өгш заяа. Чулуу цүмийн түүр заяа. Танга машинтайгаа явж байхад нь хэсгийн төлөөлөх автомобиль байцаагч данга шүүлдэн зогсоосонд танга цонхороо гараад данга байж өгшөө би доотлаараа очиод ирэх юм. Тэхөө явуулсан байхгүй. Тэгсэн чинь данга яасан төгсөөр байгаад арай их юм гүйцэд очисон чинь данга сүнгэ лүнгэ жүнгэ лүнгэ нартай 750 мг-тай архиныг зав. Пяв. Хоёрыг. Чимээгүй та чимээгүй хай бол. Тэгээд 7-8 лаацтай пяв тавьсан сууцгааж идэг байхгүй юу? Тэгсэн данга тэгж идэг юм. Чи яагаад хүн дуудаад байхад яагаад том бужиггүй хамдваа гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь панга болохоор чиний дээр дуудах яах вэ? Энд чинь сүнгээ зүндээ лүнгээ нар намайг өчнөө хүлээлээ штэ гэж хэлдэг байхгүй юу? За чи сууч. За цагтаа билүү? Данга цагтаа. Одоо та хэд юм хэлэхгүй шүү. Чи яг өөрийнхөө сонссон ойлгосон тогтоосноо дараагийн үнд ярьж. Данга машинтайгаа чулуу цэмийн бүр давхар явж исэн чинь хэсгийн төлөөлөгч данга дуудаад зогсооч гэсэн чинь доотлаа гэлээ яваад гэсэн. Данга гэдэг юм. Данга хэсгийн төлөөлөгч. Данга гэдэг юм машинтайгаа явж исэн. Тэгээ араас нь дуудсан чинь яваад гэсэн доотлаа. Доотлаа гэж араас нь данга өгөө сүнгээ хор дөрүүлээ 0575-ын нэг айл тавьсан. Тэгээд 7-8 бааз хийх гэсэн уугаас учраас тэгээд панга ирээ. Яагаад аваад гэж ингэсэн чинь нөгөө панга сүнгээ мөнгө хоороо аваад зөндөө хүлээж шээ. За сууч. За дараагийн. За саяхан ойлгосон тогтоосноо дараагийн үнд ярьж өгш. За. За чапта. Эш өгсөн. За мэдээлэл хийж өгнө. Тэрийг сайхан тогтоож ойлгож байгаа дараагийн үнд ярьж өгч. Панга машин чулуус маань явж ирсэн юм шиг. Панга цасаас панга цагтаа. Тэгсэн чинь панга доотлаагаар яваад гэсэн. Тэгээд араас нь панга атсан чинь сүмбэ панга сүмбэ тэгээд наад тав даасан дараагийн үгс гэж байна. Тэгээд ангараас нь ангаж яагаад туссан үгс гэж байна. Тэгээд энэ төр дуудаад би хүрээдсэн. За одоо ойлгосон тогтоосноо дараагийн үнд. Дангаас би. Данга гэсэн. За шууд ажиг яаж өгч. За танд нэг мэдээлэл хэлж өгнө, ярьж өгнө. Тэрийг сайхан багтааж байгаа дараагийн үнд ярьж өгч. За яг энэ. За ханга тариас юм хийжсэн байна. Чулуутаа яваа. Чулуутаа явчихсан. Тэгсэн чинь ланга цагтаа цогсоосон. Ханга тариас чулуус юм болж байна.
Гэсэн чинь яа лангаа цагтаа зогсоод ингээд буруу зам цааж гисэн. Замаа заач зам асуусан. Зам заа буруу зам руу очиод явжсэн чи сүмбэ нэг бодолтой цагтаа айлх хүчсэн. Зөөр настай айлх хүчсэн. Тэрийг нугаа идсэн чинь хин хангаа хүрээд ирсэн. Дангаа энд яагаад хүрээд ирсэн бэ гэж асуусан чинь дангаа сүмбэ дууссан. Зөндөө нэр сүмбэ аваа тэрийг сараа сонсож ойлгосноо энэ хүмүүстэй. За хангай чулуудсан мөн явж ирсэн чинь. Төөрсөн. Тэгээд төөрөө зам асуусан. Дангаа гэдэг нь зам асуусан. Тэгээд цаашаа гурван замаар явж ирсэн чинь. Ямар юм бэ? Дангаа гэдэг нь арай хөвж ирсэн. Тэгээд нөгөө нэг дангаа тэр нэг ирсэн юм байна. Яагаад ирсэн бэ гэж асуусан чи ирсэн. За асуусан юм одоо энэ хүмүүстэй. За хангаад руу явж ирсэн чинь яасан бэ? Тэм асуусан гэсэн. Тэгээд явж байгаа лангаа гэж би хараад тэрээс зам асуусан явж байгаа. Тэгээд буруу замаар орж яваад дангаа гэдэг хүн 75-тай айлтай жишээ юм хүмүүстэй хараад тэгээд Сая нөгөө анх миний уншиж өгсөн мэдээлэл маань бүр явсаар байгаа. Нэг доод дахин тавтай. Сая гадаа байсан хүмүүс ямар мэдээлэл байсан бэ гэдэг анхных нь мэдээлэл ямар байсан бэ гэдгийг сайн сонсоорой. За би уншаад өгье. Чулууд сумын төвөөр техникийн шаардлага хангаагүй тэрэгтэй жолооч пангаа давхиж явахыг харсан автын байцаагч Ахмад дангаа зогсоох гэж шүглдвэл пангаа кабинасаа толгоогоо гарган дангаа наана байж бай. Би доод лагер орчоод ирийгээ хинэгчгүй дахиад явчихжээ. Ахмад дангаа араас нь давхсаар орчвол пангаа нь гүнгээ, сэнгээ, жүнгээ, лүндээ нартай нийлчихсэн 1 шил 750 г-ийн арх 2 шил баг байна. 8-9 лац пив тавьчихсан сууж байв. Ахмад дангаа ихэд уурсан. Чи яагаад хүн шүглдээ байхад зогсохгүй явчих вэ? Согтуу болоо тэгвүү гэж асуухад чиний машины баруун талын гэр чинь асахгүй байна гэж хэлэхэд пангаа дангаа минь тэр яах вэ? Энэ гүнгээ, сэнгээ, жүнгээ, лүндээ нар намайг өдөржингөө л хүлээлээ шүү дээ гэж чи яах вэ? Жоохон хүлээж л байхгүй юу гэж хинэгчгүй хэлжээ. Тэр энэ мэдээлэл маань явсаар байгаа жаахан нөгөө хүний нэр чирүүлсэн байна. Пангаа болоо. Зөвхөн яах нь вэ? Тэгээд ганц зөв зарчиж байгаа мэдээлэл нэг доод сая дасгалыг хийсний гол юм нь юу вэ гэхээр бид нар хүнд өгч байгаа мэдээлэлээ ойлгомжтой өгөх хэрэгтэй. Сая шиг ингээд нэг баагаал үнгээл гэх нэг хүн гөдлүүлсэн юм өгч болохгүй нэ тийм ээ. Тэгэхээр ойлгомжтой нэгдүгээр хоёрдугаарт нь яах вэ гэхээр мэдээлэл болж өгөх тэр хүрэх гэж байгаа хүн дээр шууд хүрэх хэрэгтэй. Олон хүнээр дамжуулах юм бол яах вэ?
нөгөө утга нь алдагддаг, үүх нэмэгддэг. Тэгээ сая хамгийн сүүлд ямар мэдээлэл хүнд очив тэрнтэй адилхан. Тэгээ нөгөө бид нар одоо өөрсдөө нэг аймгийнхаа төвд суртан суучаад ойлгож авсан юм аа. Тэр мачинд хүрэхийн тулд бид нар яг нөгөө 3-4 хүнээр дамжуулчих юм бол явсаар байгаа тэр мачинд ямар юм очих нь 0.75 архил очих юм шүү дээ. Тэгэхээр та нар мэдээлэлээр дамжуулахдаа болчгүй шууд хүндэн бүргэн дээр нь мэдээлэл маань ойлгомжтой цэгцтэй байх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Нэг юм басан. За дараагийн тоглоом. Хэдэн 16 хүн байгаа лөө. 3-3-аар болчих. 3-3-аар. Одоо нийлээд сумаараа гэхгүйгээр 3-3-аар болчих. За эхэллээ. Сарка шуурган ас мэтлэг. Их дуусна. Дуусаад баг. За би хугацаа өгч байна. За тэгэхээр энэ чинь салхаа шуурган гэсэн мэдээлэл өгөөд дуслаа тийм. За дараагийнх нь. Сарка шуурган бид өслөгдлээ хурлаараа. За дараагийнх нь. Сарка өслөгдлээ тусламж. За зөвхөцөндөө тусламжгаа зөвхөрлөө. За орчих. За. Сарка бид өслөгдлээ шуур. За. Яг гэж. Сарка адуулаа. Шуур гайсан. Манайх бол одоо ахууллаа гэж байна. Тэгэхээр чи юу гэж байна? Тэр бол одоо тэг бүслэгдсэн байл. Тэгэхээр чи яг тусламж явуулах. За танах юу гэж байна? Энэ тусламж гойсон байна. Танах тусламж гэдэг үг орж ирсэн үү? За танах тэр юу ч сонсож Тусламж тэр бас тусламж тусламж гойж юм. Тэгэхээр би нөгөө энэ дайснуудад ямар даалгавар өгсөн байсан бэ гэхээр амандаа 5 тоолоо шууд толгой таслана гэдэг. Бөмбөг дэлгүүртэй холбоо таслаа гэж байна. Тэгэхээр та хэд болохоор саяын дасгалын гол нь юу байсан бэ гэхээр мэдээлэлийнхаа чухлыг хамгийн түрүүнд хүмүүст хэлэх хэрэгтэй. Нуршиж байгаа хамгийн сүүлд хамгийн чухлыгаа хэлж болохгүй нэ тий. Тэгэхээр та нарын тохиолдолд бол сая объектаа алдлаа, тусламж бүслэгдлээ гэдэг юм аа хамгийн түрүүнд хэлэх хэрэгтэй байсан тий. Тэгэхээр салхаа шуурга бид хэцүү байна гэж ярьж байгаа нөгөө хүмүүс маань үнэхээр объектаа алдах гэж нөө тусламж хэрэгтэй байна уу гэдгийг мэдэх боломжгүйгээр мэдээлэл савчлаа гэсэн. Тэгэхээр сая бидний ярьж байгаа юм юу гэхээр мэдээлэл тодорхой бөгөөд тэгээд чухлыгаа хамгийн түрүүнд нь явах нь бүх хэрэгтэй байна шүү дээ. Манайхан ч баахан оршил ярьж байгаа хамгийн сүүлд нь чухлаа ярьж байна. За тэгээ ингээ хичээл таарна. Тэгэхээр мэдээлэл маань түрүүний бидний тасгалуудаас юу яасан тийм мэдээлэл маань зэгцтэй байх хэрэгтэй. Гол зүйлдээ төвлөрсөн байх хэрэгтэй тийм чухлыгаа төвлөрсөн байх хэрэгтэй. Тэгээд сонирхолтой байх хэрэгтэй. Бас уйдгартай нүрсэн мэдээлэлээс хүн юм олж чадахгүй байх сонирхолтой байх хэрэгтэй. За тэгээд мэдээлэл өгөхөд техникийн ур чадвар дээр нь тайзны ур чадвар гэж хоёр юм чухал байна. За нэгдүгээр нь техникийн ур чадвар юу вэ гэхээр маш ойлгомжтой байх. Энэ дотроо үг хэллэгийн зэгцтэй, хитрхи чанга биш, бас хитрхи аяарх ажиллахгүй. Бас хитрхи ойрлж ярих юм бол хүмүүсийн чихэнд их чиртэй байдаг тийм. Тэгэхээр яг нөгөө төр юундаа хөрхүүц хэмжээгээр дуу хоолойгоо тохируулсан. За зарим үед хошигнох маяг оруулж. Тэгэх юм бол хүмүүсийг сэргээх, сонирхол татах юм болно тийм. За тайзны ур гэж энэ болохоор яг нөгөө жүжиглэлтэй ярих. Нэг хэвээр ингээ яг ч юм битгэхгүй ингээ зарим хүн ингээ компьютер шагаачаад өөртөө яриад байгаа гэдэг хичээл хийж байгаа, сургалт хийж байгаа. Тэгэж болохгүй тийм. Тэгэхээр дууны өнгө, ярианыхаа хурд, за тэгээд цаг хугацаа энэ бид нар хугацаанд явж байгааг үедээ сайн нарийн бодож яг хурд өнцөд тохируулах юм. За өөр ямар чухал элементүүд байдаг вэ гэхээр яриагаа аль болох сонирхолтой байх хэрэгтэй. Байраар солиод ингээ хүмүүсийнхаа дундуур ороо ярьж болно. Дуу хоолойгоо байн гуйч эсвэл чанга эсвэл дум зэрэг ингээ янз бүрийн ингээ өнгө тооноор ярина. За өөрийгөө маш сайн илэрхийлэх сургалтын янз бүрийн аргуудыг хэрэглэнэ. Ганцаараа урт зогсчоод дөнгөнөө дамдаа яриад яж болохгүй тийм ээ. Янз бүрийн аргуудыг саяын юм тоглоомын аргууд энтрийг хэрэглэх нэ. За тэгтээ яах нь тэр болгоны дараа тэр сурагч биш өөр байжуулах хэрэгтэй. За слайд болгон дээр 2-3 минутаас хэтэр хэрэггүй. Нэг слайд тавьчаал тэрийг ингээд байгаад иж болохгүй тийм ээ.
За хэтэрхийг текст бичиж болохгүй байх нь слайд нь. Жижиг үсгээр ингээд баахан яах нь шамбаарлцсан бичиж болохгүй байх нь. За хоолойны цаар хүрээ ямар байх ёстой вэ гэхээр хүн болгонд сонсогдохоор байх ёстой. За хамгийн ард хойно сууж байгаа хүн ч гэсэн сонсохоор байх ёстой. За тэгээ хүмүүсийн анхаарлыг татхууц байх хэрэгтэй. За ийм тохиолдолд зарим үгэн дээр яах нь илүү их одоо өндөр тооноор интонацтай гарч юм яах ийм хэрэгтэй болох нь. За тэгээ ширээ самлын зохион байгуулалт гэдэг нь маш чухал. Бид нар өнөөдөр та нар ингээд багаар ингээд 3 хуваагаас суулгах чих. Энэ ширээ маань жоохон зөөгдгөө учраас өнөөдөр ингээд суулгачлаа. Тэгэхээр янз янзын байршлууд байж болох юм. За нэгдүгээр байршил. Нэгдүгээр байршил гэдэг нь энийг хэлж байна. Энийг хэлж байна. Суралт явуулж байгаа хүний нэг тойроод ингээд суудсан байна те. Энэ байршил ямар тохиолдолд хэрэгтэй вэ гэхээр хурал уулзалт 5-аас 10 хүний хэмжээтэй ярилцлах хийхэд тохиомжтой байшил. Ярилцлах хийхэд тохиомжтой байшил. За хоёрдугаар байршил нь болохоор энэ сургалт хийж байгаа хүн болон илтгэгч нь оролцогчдод жигд тэгш оролцоотой оролцох юм боломжийг олгодог. Ингээд тойроод ингээд суудсан дундаа суугч багш нар хамт хүн болгонтой жигд тэгш оролцоотой хамт одоо харилцаад одоо боломж олгодог. За дараагийнх нь 3-р байршил юм байна. 3-р байршил. Энэ нь болохоор оролцогч болон илтгэж байгаа хүмүүст сургалт явуулж байгаа хүний хооронд ямар нэгэн одоо зинда ч юм уу одоо хаалт байхгүйгээр хоорондоо ойлголцоход маш төхөн. Яриаг хянах удирдахад маш хялбар ийм байршил байна. Өөрөө ингээд дундаа ингээд тойруулан хүмүүсээ суулгачих юм бол одоо бидний дундын зиндаа янз бүрийн байхгүй ингээд хүн яаж оролцох гэдгийг хянаж ингэж байхад боломжтой байна гэсэн үг. Мэдээлэл өгөхдөө ямар хэрэг сэтгүүнийг яаж ашиглах вэ? За проектор слайд бидний өнөөдөр хэрэгжилж байгаа тийм проекторын слайд хэрэгжилж болно. Цаасан самбар хэрэгжилж болно. Цаасан самбар гэдэг маань энийг хэлж байна. За цагаан самбар нөгөө маркераар бичдэг цагаан самбар тийм юм хар самбар. Видео байж байна. Бусад бие хэрэглэгдэхүүнүүд. Бусад одоо янз янзын өнөөдрийн бидний хэрэгжилж байгаа шиг ийм юм. Ийм юмдыг та нар мэдээлэл өгөхдөө хэрэглэх юм бол илүү мэдээлэл маа сонирхолтой хүнд хүртээмжтэй болно. Түүнээс цаасан дээр юм бичиж хэвлэж ирчээ тэрийг яриа зогсоод байх юм бол уйтгартай олно гэсэн үг байна. За тэгээ аливаа сургалт багаар юу гэвэл дандаа багаар болчихвол зохион байгуулалт илүү үр дүнтэй байдаг. За тэгээ ямар нэгэн сүүлгөөний явц шийдвэр гаргах, асуудал төвшүүлэх зэрэг олонний саналыг авах, санаагаа уралдуулах, за хамгийн зөв хувилбарыг гаргахад энэ багийн ажлыг ашиглах нь үнэхээр үр дүнтэй байдаг. Та нар ялангуяа ямар нэгэн дээр шийдвэр авах гэж байгаа, ямар нэгэн хэлцүүлэх гэж байгаа бол багаар ажиллуулаад тэр хүний хүсгээ саналыг агуулах чухал. За бидний түрүүний багаар ажилласан тийм ингээд бүгдээр ингээд жишээлүүдээ хамтарч гаргаж ирж байгаа. Энэ эднэр болол яг хүмүүсийн олон хүний санааг уралдуулах, олон хүний санаа бодлыг мэдэж авах тусалдаг. За тэгээ багийн гишүүдийн онцлогийг бүлгийн ажилд хэрхэн үр дүнтэйгээр ашиглах вэ гэдэг. Хэрхэн үр дүнтэйгээр ашиглах вэ? Нүдэ байна. За миний хэлснийг өдөндөө төсөөлж хэлшүү заяа. За бүгдээрээ сайхан нүдэ байна. За би энэ хүмүүндээ гараад тавьчих. Нүдэ байна. За тэгээ сайхан. За би хамгийн хойноос би ингэж би аваад. За нүдэ сайхан анзаараад. За би сайхан навтаа өгдөө. Багын хэрэгдээ сайхан наран дэгээ хичээн гэж бод. За би хатаж хэлээ. Сайхан өгчөө авах гэж наран дэгээ. За нуугаас сайхан илээд өг. Тэгээд маш их наран дэгээ. сайн тийм үү. За бабаа ширүүлээ. Оо баасаа чоочоо. За бабаа чоо хайжуулаа. Намсаа Корона тарах наа гарлаа. За эргэж чанаа. Сая өгөн чам тэр массаж хийж гисэн. Тэр шиг сайхан ахаар массаж хийж. За ахаар боо. За сайн нүдээ төсөөлөөрэй.
За сайхан нар гарч байна. Гол хэрэгтэй наран шараа гарчээ. За мараа орч хэлтэй ганц нэг туслаа. За мараа ширүүлээ шүү. Мараа ширүүлээ. За бүгдтэй аадар болж ирлээ. Яа массаж хийж өгч. За буцаасаа нар гарлаа. Мараа ундаашаа гарлаа. Яа босё. Шага жоод юу гэж бод. За одоо ахаад нүдэрээ гараараа тавиад цаах нүдээр за одоо миний хэлснийг яг нүдэндээ төсөөлнө шүү заяа. За одоо төсөөлөхөд бүр амар байгаа гадаа цастай учраас. За цав цагаан тал битүү застаа цав цагаан талыг нүдэндээ төсөөлөө. Цав цагаан тал дээр цав цагаан гэр цав цагаан хонь цав цагаан өхөр цав цагаан уул бүх юмыг сайхан цагаанаар төсөөлөө. За миний асуусан асуулт нь бодохгүйгээр шууд хариулна шүү. За цав цагаан тал дээр цав цагаан гэр цав цагаан өхөр цав цагаан хонь цав цагаан уул үнэ юу гэдэг вэ? Тэр тавдан цагаан гэсэн чинь сүүг гэж бодож байна. За За бид нар түрүү нөгөө магаар ажиллах чөлөөтлөг ярьчаад тасалсан тийм. За тэгэхээр дараагийн маань ТV ярилцлага гэсэн тоглоом байгаа. За бас бүгдээрээ босхондээ санагдсан. Энд нэг 3 сандаг тавьчих. За тэг 2-2-оор болно. Ингээд 2-2-оор болчих. Sorry. За одоо 2-2-оор болоод телевизэд яриа өгч байгаа тийм юм асуулт юм заяа. Телевизэд яриа өгч байгаа. Тэр энэ маань бас нөгөө юм тагаа зэгцтэй ярьж байгаа юм а зэгцтэй би ярихгүй ба мэдээлэл өгчөө бас 2-2-оор. Тэр 2-2-оор өөдөөсөө харцгаа нэг нь сурвалжлагч нэг нь яриа өгч байгаа юм байна. Тэгээд дуусчингууд дахиад нөгөө хүн сурвалжлагч нэг нь нөгөө яриа өгч байгаа юм байна. За асуултны юу гэхээр таны хувь хүний чинь хувьд 2015 оны хамгийн том амжилт бол чи юу байсан? 16 оны чи юу төлөвлөгөө юу вэ гэдэг хоёр асуултыг л асуу. Тэгэхээр нөгөө сурвалжлагч хийж байгаа хүн маань яаж тэр хүнээсээ асуух вэ? Нөгөө ярьж байгаа хүн маань өөрөө яаж сайхан хөнгө өгөхгүй гэдэг талаас нь бодох юм. За тэгэхээр хаанаас эхлэх вэ? 2-2 хамгийн зоригтой. Танаа нэмэх гэсэн хоёр хүн байна уу? Өөрчлөж байгаа танаа нэмэх гэсэн хүн. Нэмэх. За эдгээр сууж байгаа манаас сурвалжлагч болоо. За би телевизэн нэвтрүүлэгч болоо шууд нэвтрүүлэг нээлээ заяа. Тэгээд хоёр ингээд За сайн байна уу та? Танд энэ үеийн мэд хүргэе. Тараа үлдэж байна уу? За ингээд та 2015 онд хийсэн ажил өөрийнхөө ажлынхаа амжилтаасаа яриач. 2015 онд энэ манай Монголын малчтын амны илгээлэлд зод болно гэсэн ойлголтыг байсан. Тийм учраас үүдээ хамгийн түрүүмжлэлт нь би хатлан дэжээлэвэл хэмжээгээр нөөцлж бэлдэж авсан байгаа. За баярлалаа. Та тэгээд энэ ондоо бол малаад ижигээд илтгэлээ сайн хангасан юм байна. Үлийн бэлтгэлээ та үлийн бэлтгэлээ та маш амжилттай хангаж
чадсан байна гэж үзэж байна. Тэгээ та 16 онд одоо цаашдаа юу хийх ямар зорилготой вэ? Малыг яаж өсгөх үү? Малын хичээлээ яаж бэлдэх үү гэсэн тийм зорилго байна. Амун адил 2016 онд хичээлээ сайн хичээл үүсгэж хэлэх үзэг сайн аавна. Тэгээд хамгийн гол нь төлөө өрн хонд авах төлөөл ажиллах зорилготой байж байна. За баярлалаа. Ингээд Арангаа аймгийн Тариасмаас ирсэн соён журмад тэгээд Ахмад Мөлчний үгүй 5 хүн төлөвлөсөнд баяртай байна. та сурч. Анчаа суусуу. За. Үчигтэй нэг жоохон тийшээ. сайн байна. За малчин төлөвлөлөөс суралцлага авч байна. Таны 2000 онд хамгийн гаргасан хамгийн том амжилтыг юу вэ гэх малын чухал талаар. За баярлалаа. Ингээд ачны доо хоолой өргөхийн цагаан төлөвлөгөө өгүүлсэнд их баяртай байна. 2015 онд манай Арангаа аймаг манай тариадсан юу гайр байсан. Малын бичээр бороо зас ихтэй хавар зас ихтэй байлаа. Зун оройдч бороо орж зуршлага орой болсон ч гэсэндээ бас малын хүч твэргээс дэж авсан. Ингээд 15 онд бол хийсэн амжилт их байгаа. Малын хичээлээ өөрөө хуурай тариаллаа. Солоом хичээл авлаа. Тэгээд гайгүй хаа юм бас 15 онд нэлээд амжилттай хийж малынхын тоогоо чанаржууллаа. Мал сүргээ сэлгэж чадсан. За баярлалаа. 2016 оны гол зорилго чи юу вэ таны? 2016 онд бол одоо би гэж бодож байгаа. Малынхаа тоо толгойг багасгаж, малын толгойг чанаржуулж, малын сэлгэлт хийж, бичээрийн сэлгэлтийг хийж, өчөө бичээрээ хамгаална гэсэн гол зорилготой байгаа. За баярлалаа. За дараагийн хоёр маань яваарай. За нэвтрүүлэг үзэж байгаа нийт олон түмэн 5 хүнтэй Арангаа аймгийн их төмөсөн малчин одоо бям сүрэнтэй уулзчих. Бям сүрэнтэй 2-3 асуудал одоо асуулт чөлөөтэй ярилцлага нэвтрүүлэг өгч байна. За тэгээд бям та одоо 2015 онд одоо ямар ажлын том амжилт үзүүлвэ? Энэ талаараа нэг дэлгэрэнгүй ярьж өгнө. За баярлалаа. За миний 2015 онд малаан дөрөв төлөвлөлтөөр өсгөлөө. Малайгаа өдрөг сангааж явуулсан бол сайн өдрийн бух 30 хоногс гэж болсон. Тийм л амжилттай байна да. За таны одоо харахгүй л дээ энэ манай Монголын мал бол одоо ерөнхийдөө өсөлтөд мундаг байгаа. Тэгээд 16 онд бол одоо энэ одоо үйлдвэр сайжруулж байгаагийн хувьд бол одоо нэг үр дүн үзэх байх л да тийм ээ. Тэгээд танд ер нь ямар гол зорилт тавьчихсан байна вэ? За миний хувьд бол одоо Монголын мал сүнг одоо маш их өсөж байна. Үүнийг дагаад бичээний даасах бодож байгаа. Тийм учраас одоо малайгаа өдрөг сайжруулж өндөр ашиг шинтэй цөөн тооны малыг илрүүлэх зорилготой байна да. За ингээд бям сүрнгийнхаа өмнөөс ингээд та бүдэд одоо сайхан хариулт өгсөнд баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Дараагаас уншиж байгаа. За өнөөдрийн за малчин Арангаа аймгийн малчин телевизэд өнөөдрийн зочноор Бохлогийн малчин Боён гişиг оролцож байна. За Боён гişиг нээс би одоо 2015 онд ажлын ямар үнээр бэлтгэлтэй ажиллаж байгааг мэдээлэл авъя. Би одоо 2015 онд бол одоо их олон амжилтууд үзлээ л дээ. Ерөнхийдөө үлийн бэлтгэлийг бол ер нь үр садлангийн талаар бол ер нь гайгүй хангалаа. Одоо энэ мал өсөж байгаагийн хажуугаар бол бас нэг малын бэлчээрийг хамгаалахын тулд бол үлийн цагаан огтон гэдэг одоо нэг огт нь бол манай энд шинээр бий болоод одоо ер нь дархацсан их явагдаж байгаа. Энийгээ бол одоо тэр ойр орчмынхоо залуучууд малчтай хамтраад энэ намар одоо яг нэг хүүрэг цам зогч байгаа үеэр түүнийг нэг устгах нэг арга гэж бодоод одоо энэ нэвтрүүлгүүдээс одоо үзэж хараад нэг ус цутгаж бас нэг хэдэн огтон устгасан
тийм амжилтууд байна. Бас нэг тал нь болохоор энэ малын үйлдвэр өсөө сайжруулах тал дээр бас анхаарч нэг бухалж тавилаа. Тэр сайн үйлдвэрийн бух одоо яг махсууны чиглэл гэж байгаа ийм олж байгаа амжилтууд их байна. Таны 2016 онд тавьсан зорилт чи юу вэ? 16 он бол тавьж байгаа зорилтууд дотроос бол одоо малчид бид нэр өөрсдөө нэгдээд санаагаар нэгдсэн үндсэн дээр одоо энэ юг малын одоо энэ ногоон хичээлийг тариалаад түүнийг одоо өөрсдийн хүчээр хамтраад тэр санхүү талын асуудлыг одоо нэг өөрсдөө зохицуулж тариалах гэсэн бодолтой байна. За малчны тоол хэдүүцээ өнгөө нэвтрүүлэг үзэж байгаа үс тав бүдний өдрийн мэндийг хүргэе. За ингээд өнөөдөр Аранга аймгийн Чулуут сумын малчин наран гэрлээс би одоо 2015 болон 16 оны ажлын олд амжилт тийм талаар санаа сэтгэлийн сонсгооны нэвтрүүлэг бэлдэж байна. За та одоо энэ 2015 оны таны хамгийн том олд амжилтын талаар дэлгэрэнгүй манай үзэгчдэд мэдээлэхгүй юу? За баярлалаа. Энэ нэвтрүүлэгт өргөн оролцуулж байгаа таны телевизийн хамт олонд баярлсан өмнө түрүүнд хэлэх хэлье. Тэгээд энэ өнгөрөх 15 он бол миний бол манай орон нутгийн малчтын хувьд их бүтээлээр дүүрэн амжилттай амжилтууд өнгөрлөө. Тэгээд үүнээс миний хувьд хувийн амжилтын хувьд бол малынхаа тоог биш чанарыг хааж чанартай зөвхөн тооны малыг хөгжүүлэх энэ төслийг хэрэгжүүлээд явж байгаа даа. Миний өнгөрөх оны том амжилтын нэг юм болов уу гэж бодож байна. За таны 2016 онд одоо хийх төлөвлөж байгаа ажлын гол зорилтын талаар 16 онд одоо ямар хөө ажлууд хийх тал хэлж байна. За TV сая ярьсан одоо малын чанарыг сайжруулах, тоог нэмж чанарыг сайжруулах гэж байна. Энийг л одоо 16 онд бүрэн төгсөжүүлж одоо бүх малыг л 5 гушуу малаа бүгдийг чанаржуулах, түүндээ зориулсан доотлон дэжээлийн бэлтгэх, байр сав сууцын бэлтгэх иймэрхүү ажил төлөвлөсөн байна да. За манай нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Ингээд энэхүү нэвтрүүлгийг үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. За одоо дахиад нөгөөх нь судалж болоод. За сайн байцгаана. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр танаас одоо 2015 онд хийсэн таны гол амжилттай ажлын талаар сонссон. За би 2015 онд ер нь хийсэн ажлын үр дүн гэвэл их ажил хийсэн. Ер нь одоо нэгдүгээр гэх юм бол ногоон тижэл солон тарьж бэлдсэн. За тэгэл одоо малынхаа тоо чанарыг цөөлж чанартай мал үржүүлэх. Одоо малынхаа удам угсыг сайжруулах талаас одоо ус скватер чиглэлийг одоо үйлдвэр угсаа сайжруулахын гоцоохон бух авчирж малынхаа үйлдвэр угсыг сайжруулсан. Энэ одоо миний хамгийн хийсэн ажлын гол том олд амжилт юм болоо гэж бодож байна. За баярлалаа. Тэгвэл таны одоо энэ ирэх 16 онд хийж төлөвлөсөн таны ер нь хэдий ямар чиглэлээр ямар ажил хий гэсэн бодолтой байна. За 2016 онд одоо 15 оныхоо хийсэн ажлыг улам баталжуулж малын чанар чансааг сайжруулах харин дээр одоо бэлчээрийн даатс бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар ард иргэдтэйгээ нэлээд бодлоготой ажил явуулъя гэж бодож байна. Бэлчээрийн тал дээр их сайн анхаарч ажиллана гэж бодож байна. За баярлалаа. За дараагийн энэ багийн ажил түн бүрийн хүчин зүтгэл оролцоо чухлаа гэдэг. Багаар ингээ ажиллаж байгаа үед би нөгөө өглөөний өн дээр хэлсэн шүү дээ. Амтнаар ингээ хуваахаар гэдэг нөгөө ямар зан чанартай хүн байх нь гэдэг нь амтнд ямар амтыг сонгосноос болоод шалтгаална гэх тийм. Тэр угаа харж байгаа бүгдээрээ нөгөө багт ажиллаж байгаа хүмүүсээ болж өгвөл хүн болгоны тус нь өөрөө даалгавартай байх хэрэгтэй. Тэгвэл нөгөө идэвхтэй нэг хоёр юм хийгээд нөгөө дөрөн цаанаа ингэ суугаад ажиллахгүй тийм. Тэгэхээр багийг зохион байгуулж байгаа манлайлагч нэг хүн хэрэгтэй. За одоо чи тэг ингэ гэдэг ингэ манлайлаад байж байгаа.
За цагийг барьдаг. За бол 20 минутын хугацаа өгсөн бол цаг боллоо шүү гэж цаг хараад барьж сууж идэг юм хэрэгтэй. За тэмдэглэл хөтөлбөртэй ярилцж байгаа юмнуудын хооронд ингэж байгаа хөтэлдэг хүн хэрэгтэй. Сайхан бичдэг, гой зурдаг хүмүүс гэдэг чинь тэднэрээр илүү нөгөө юмаа бичүүлээ зуруулах. За тэгээд санаа гаргадаг. Ингэнгүүл зүгээр юм биш үү гэдэг нэг юм бүтээлч санаа гаргадаг хүмүүс байдаг. Санаа гаргагч. За тэгээд арай илүү нөгөө сайхан ярьдаг, арай бие барьдаггүй, олон өмнө гарч ярьдаг тийм хүмүүсээрээ илтгэлээ тавиулагч гэдэг юм уу. Ийм байдлаар ерөнхийдөө багт ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажил үргэлж хуваарлж өгнө. За тэгэхээр хэдүүлээ одоо нэг багийн мод техник дасгал хийнэ. Тэгэхээр яг сум сумаараа байгаад тэнд байгаа тэр өнгийн цаас бүтээнүүдээс ашиглаад багийн мод хийнэ. Тэгэхээр багийн модыг та нар хийхдээ яг өөртөө биеийг оролцуулаад ингээд өөртөө мод болоод ингээд зогсож болно. Эсвэл зурж болно. Багийн мод хийхэд юу нь үндсэн байх юм, юу нь гол нь байх юм, юу нь мөчр нь байх юм, юу нь үржимсэн байх юм те. Тэрийг сайн бодож байгаа багийн мод хийнэ. Тэгэхээр хойно нэг хэсэг нь нэг хэсэг зарим бүр коридорт гарсан ч болно. Хоорондоо ярилцж байгаа сайн баг гэж ямар багийг хэлэх үү? Тэрийг бодож байгаа тэр багаа бүрдүүлсэн мод хийх нь шүү дээ. Магадгүй тэр сайн мод сайхан үржимстэй мод ургахын тулд хөрс нь ямар байх вэ? Тэгэхээр хөрс нь юу байх вэ? Тэр хөрснөөс гарч урагч байгаа тэр гол иш нь юу байх вэ? Ишээс салбарсан мөчр нь юу байх вэ? Мөчрөөсөө гарч байгаа үржимс нь юу байх вэ? Навч нь юу байх вэ? Тэр сайн багт одоо шаардлагатай юмнуудыг та нар яг эвлүүлж агаад мод хийх юм шиг ойлгосноо. Тэгэхээр зарим нь мөчр болж болно, зарим нь яг нь яаж та нар бүтээлчээр сайхан гоёор сэтгэж чадах нь тэрүүгээрээ л та нар модоо хийнэ. За босоо би одоо танах хугацаа өгнө. 20 минутын хугацаа. За босоо гэнэс цааш Ер нь нэгдүгээр магаар ажиллахад бол ер нь нэгдүгээр ив нэгдэлтэй байх гэдэг утгаар үндсэн нэгдүгээр тавилаа ив нэгдэл. Хоёрдугаар одоо ямар нэгэн ажил үүргэх тодорхой зорилготой байх ёстой. Гуравдугаар зорилготой хүрэхийн тулд мэдлэг чадвартай байх ёстой. Дөрөвдүгээр одоо гуравдугаар мөчрийг ингэж зөвлөсөн. Дөрөвдүгээр навчин болохоор ажил хөдөлмөр мэдээж энэ ажил үүргээ гүйцэтгэх түүнтэй хүрэхийн тулд улс хүчээр урсах ёстой ажил хөдөлмөр хийх ёстой. Ингээд 5 дугаарт жимс нь одоо үр дүн ажлынхаа үр дүн үзэх ёстой. 6 дугаарт одныхоо оройг одоо сэтгэл ханамжийн баталгаа ер нь хөжлөө гүйцэтгсэн ард нь гарцсан цаг үр дүнтэй ажил хийсэн гэдэг багийнхаа ийм сэтгэл ханамж гэдэг ингэж дугаарлж ингэж модтой зөвлөлээ. Адныхаар бол багийн хамгийн гол үндэс суурь нь эв нэгдэл байх юм тийм. Эв нэгдэл. За тэгээ эв нэгдэлтэй байж байгаа хэдүүлээ зорилгоо зөв гаргачих юм бол тэр зорилготой хүрэх гол зүйлүүд нь байх нь ажил хөдөлмөр мэдлэг чадвар байх юм. Тэгээ эндээс гарах үр дүн нь болохоор үр живс нь болохоор үр дүн сэтгэл ханамж байна гэж утсан. За энэ модыг хэн зурсан? Зурсан маш гоё зурдаг юм байна тийм. Зургийг тавьяасан юм байна. За дараагийн Викторийн За манай одоо хоршооныхоо талаар сумынхаа хоршооны талаар санаа авсан юм аа. Тэгээд эхлээд бол мандаа лагш байж ийж тэгээд шин санаа гаргаад тэгээд ив нэгдэлтэй зохион байгуулалттай зорилготой өдрөжлөхөнд тул тэгээд энэ үндэс болж байгаа юм энэ модны үндсэнд газар орсон. Тэгээд дэшээ болцоод нэг тод санхүүтэй тэгээд төвчүүлэгчтэй мод маань ингээд дэшээ өсөж том болоо. Эвэтрээ дотор үйл ажиллагаатай ингээд одоо анигсан дээр модны төвчүүлж байгаа. Тэгээд газар дээр гарч шиг дотор юм аа. Газар дээр ингээд одоо ногоосолон дээрх тэмээ хавтлан дижээл нэгтгэх тэжээл нэ гар тэжээл хийх юм ажлууд ингээд энэ дээр орж чинь хүүхэдтэй болохоор
садлагын хөвгөр ноол харьс жишээ ноос энэ болгоныг ингээд бүгд тасч байгаа. Энэ цөмсөрөг дээр энэ одоо эрүүлжүүлэн гэж яриад байгаа. Энэ цөмсөрөг бий болгоод одоо гоцхон тийм тэгэхээр энэ сургууль зохион байгуулалт хүмүүсээ төлөвлөх юм бол бид нар сургууль зохион байгуулаад хүмүүсээ сургаад аль нь юу их ямар юм чиглэлээр сурах гэдгийг сургууль зохион байгуулалт. Тэгээд дараа нь өдөө одоо энэ дээр болохоор жишээ нь одоо надаас ямар ашиг шин болж байгаа тэргээр авах нэг жишээ нь сүмгэл цагаатай тэрээс шиг амар гэж хичээл зохион байгуулалт хичээл зохион байгуулалтаар малтаар бүртгэл хичээлийн зөв зохистой ашиглаад хэлгээд тэрийг хичээл эрүүл болгож бид нар малтаар юм. Тэгээд тэрийг илэрх амжилт дэмээс өөртөө амжилт байна. За баярлалаа. За дэлгэрэнгүй олон юу орсон сайхан мод хийсэн юм те. За энэ цэцэлгүй хөхтэй мод байх шиг. Цэцэлгүй модын өчтэй. За багийн хамгийн гол багийн амжилт гэсээс те сайн баг байхын тулд яах ёстой вэ гэдэг баг бүрдүүлэх юм. Одоо бид нэр 3 зүйлийг бичээрийн зохион байгуулалтыг сайжруулах бичээр зүзэх ёстой ашиглах гэж байгаа учраас энэ бид нарын энэ дээр өөрсдөө ажил дээр аваад үзчихээ. Тэгээд одоо хамгийн гол суурь үндэс тийм ээ. Энэ үндэсээс хэлж байгаа юм бэ? Малчин бэ? Малчтай бид нар хамтарч ажиллаж баг гэдгийг бүрдүүлж байгаа. Энэ бахыг малчтын төлөөлөл болж энэ бах гарч ирсэн учраас бахыг бид нар ингээд хүчрэг болгож юу болгож авч байгаа. Баха тэгээд бахаасаа багийн дарга нартаа газар дарга нартаа ажиллана. Газар зохион байгуулалттай ажиллана. Юутайгаа ажиллана гэдэг. Энэ эдгээр ч нь бид нараа ажиллах ёстой гол хүчрүүд болж байгаа байхгүй юу? Тэгээ спах гэдэг хамгийн гол орой дээр бид нар байх ёстой байхгүй юу? Ингэж энэ багийг бүрдүүлж байгаа бид нарын гол хатгаж явж байгаа юу вэ? Спах болж байгаа. Ваа, малчнаас спах руу яаж байгаа шүү дээ тийм ээ. Тийм үднээс спах бах гэдэг ингэ шүү. Тодорхойлоод гарчлаа үр жимсэн ойлгомжтой хаа гэж бодож байна. За эдгээр багийн бүрдүүлбэл тэгээ өргөн агуулгаар авчирсан байна тийм. Малчин бидний бодлоос гол нөгөө аймгийн бичээр ашиглах холбоо, сумын бичээр ашиглах холбооны гол ажил хүнс нь бол малчин байхгүй бол багс байхгүй гэсэн үг байна тийм үү. Тэгээ эндээсээ ингээд яагаад тэгээ хамтарч ажиллах та нарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүмүүсийн хаяа бас давхар оруулж өгсөн байна. За бүгдээрээ гоё сайхан салгаанууд гаргасан байна. За танай багаас хамгийн идэвхтэй нэрс нь хэн бэ? Бүгдээрээ идэвхтэй байсан уу? За илтгэсэн хүнд нэг хоног чи тийм ээ. За танай хамгийн идэвхтэй нэрс нь бүгдээрээ идэвхтэй байсан уу? За тэгвэл зарагтаа гарч ирсэн илтгэсэн хүнд нэг хоног чи. За энийг бас одоо хэлсэн үү? Би чи одоо хоёрын нас шүү дээ. За тэгээ сая энэ нөгөө багаар ажиллах юугаа та яаж чадв уу? Юунд ашигласан уу? За тэгтээ ерөнхийдөө яг бид нэр ингээ ийм байдлаар багийн ажлыг зохион байгуулж хүн болгоно оролцуулах хэрэгтэй гэдэг. За ер нь өнөөдрийн ингээ сургалтын сүүлийн ингээ хаалт дүгнэлтийн хэсэг ингээ орж ирж байгаа. Тэгэхээр ямар нэгэн юмыг зохион байгууллаа гэхэд хаалт дүгнэлтийн хэсэг маш чухал байдаг. Ингээ ажиллаад байж хахад өвдөд айгу сүртэй нэртэй сүртэй болох ч өвдөөс хойш замыг болгоочдөг тийм. Хааж байгаа ч юм байхгүй за нэг хүмүүс хаалгаа гэх тараа ирсэн ч байдаг юм. Ингээд ерөнхийдөө өвдөөс хойш болонгууд хүмүүсийн анхаарал сарнаад их төхмөтэй ингээ болоо явчихдаг. Тэгэхээр ямар нэгэн юмны хамгийн сүүлд үлдсэн сэтгэл маш чухал байдаг. Тийм учраас та нар ямар нэгэн сургалт зөвлөгөөн арга хэмжээ зохион байгуулж байгаа бол хаалтаа бас чухал бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хаалт дүгнэлтийг хэрхэн хийх нь одоо бас чухал байдгаа гэж байна. За ингийн тулд тэгэхээр одоо яг нь ямар зорилгоор энэ сургалтыг хийж байгаа гэдэг өглөө хэлсэн зорилтоо бас ахиж нэг дахин сануулад за тэгээ нийтэд нэг базарт өгөх юм. За өнөөдөр бид ийм зорилго тавьсан. Энэ зорилгодоо бид ингэж хүлээ. Энэ зорилгод хүрэхийн тулд ийм одоо юмд хийлээ гэдэг юм маань гэж базарч сануулад за тэгээ ямар үр дүн гарсан, ямар ач холбогдолтой байсан зэргийг олдсож байгаа хүмүүсээрээ дүгнүүлэх хэрэгтэй. Дүгнүүлээ тэднээс сэтгэлийг авах. Тэгээд энэний гол ач холбогдол нь юу вэ гэхээр дараагийн ажилдаа бид нэр
юун дээр анхаарах уу, юуг сайжруулах гэх юм бас яг төлөвлөж анализ дүгнэлт хийж авахд чухал нөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ аливаа арга хэмжээнийхээ дүгнэлт таалтан дээр ингэж бас анхаарах хэрэгтэй байна. За тэгэхээр одоо хэдүүлээ ерөнхийдөө сургалтынхаа хаалт руу орж ирж байна. Тэгэхээр би та хэдээр нөгөө сургалтаа дүгнүүлэх гэдэг тийм. Тэгээд хэдүүлээ хэн хамгийн олон хойно авч уу гэдгээ тоолно. За тэрнээс өмнө сургалтын талаас сэтгэлдээ хэлэх юм байна. Ямар зүрэнд олж авъя гэсэн юм аа яа олж авч чадгүй. За тэгвэл энэс өмнө хэдүүлээ юугаа нэг эргээс хамчээ. За та нарын хөтөлбөр дээр байгаа. Та сургалтын зорилго гэж юу вэ гэд байж байгаа. Өнөөдрийн сургалтын зорилго нь ямар зорилготой байсан бэ гэж байж байгаа. Тэгэхээр та нарыг ямар нэгэн аливаа арга хэмжээ сургалтын хөтөлбөрөөр яваад талт нь байгаа шүү. Тийм хэлбэрээр хараарай. Хоёр зорилгоор нэг сургалтыг хийж байгаа. Нэгдүгээр ямар нэгэн арга хэмжээ олныг хамарсан одоо сургалт зөвлөгөө, хурал янз бүрийн зохион байгуулахад шаардлагатай тэр ур чадварыг таах болгох. Ялангуяа идэвхжүүлэлт хүмүүсийг яаж бүгдийн тэгш оролцоод хангах уу, яаж идэвхжүүлэх үү, тэр мэдээлэлээ яаж өгөх үү, юун дээр анхаарах ёстой. Энэ чиглэлийн мэдлэг одоо чадваруудыг та нарт олгох нэгдүгээр зорилго байгаа. Хоёрдугаар зорилго нь өнөөдрийн хичээлийн бүхэл явцыг бичээд дараа нь илүү олон хүнд хүргэх юм зорилготой байгаа. Тэгэхээр энэ та нарын өнөөдрийн оролцсон хичээл маань бичигдээд бид нар энийг монтажиж видео хичээл болгоод бусад аймгийнханд одоо хүргэх ийм зорилготой байж байгаа. За тэгээд дээр нэг нэмээд хэлэхэд 2015 оны манлайлагч байгууллага хамгийн сайн ажилласан байгууллагаар Аранхай аймаг гэх шалгарсан байгаа тийм. Аранхай аймгийн бичил ашигчтай холбоо бас ногоолтынхаа төслийн хүрээнд хамгийн сайн үйл ажиллагаатай байгууллагаар шалгарсан байгаа. Тэгэхээр та бүхэн саяын энэ багаар ажилласан эднэрийн бодолцоод одоо энэ өнөөдөр олж авсан мэдлэг чадварыг ашиглаад улам энэ амжилтаа баттгаад цаашдаа одоо дандаа тэргүүн байранд орж яваарай гэж хүсэж байна. Энэ багаар ажиллах. Ер нь хамгийн таалагдсан болохоор энэ янз бүрийн зан чанартай улсуудтай тохируулж харьцах. За нэг ийм мэдээлэл авах гэсэн хүсэжсэн чинь одоо яасан гэх тийм юм байна уу? За одоо тийм юм ер нь яасан бэ? За энэ танахаас санах хүн байна уу? Энэ сан байна уу? Сургалтын талаар ерөнхийдөө зорилготой хүрээгүй ямар байр та нарын сэтгэл төрөөгүй юу? Өнөөдөр сургалт талтын үйлдэл сонирхолтой. Гэнэ цаашдаа бид өнөөдөр сургалтаар хүмүүсийг сургаад ажиллах юм гэдэг юу хувьдаа гэж бодож байна. Очоод одоо ингээд хүмүүсийг энэ байдлаар их идэвхтэй болцох юм байна. Багаараа ажиллах хамгийн их чухал юм байна гэдэг. За энэ сургалт гоё боллоо. Ингээд уйд яахгүй, заавал нэг юм өргөдөлтэй хараад юм хараад бичээл уулаад ингээд суугаад байхгүйгээр сонирхолтой гоё хийлээ. Тэгээ энэ бол их иймэрхүү маягаар сургалтыг хийхэд бол их зүгээр юм байна гэж би бодлоо л да. Тийм тэгээ бид нарыг өнөөдөр ингээд ашиглаж байгаа бүх юмнуудыг та нар цаашаага бас тий өөрсдөө болгож аваад тэгээд янз бүрийн одоо арга хэмжээнд хэрэгжилж явах юм бол нэг хэдэн хүн цуглуулчаад юу өгөх гээд байгааг нь мэддэхгүй, юу ярих гээд байгааг нь мэддэхгүй нэг проект дээр юм ярьчаад нойрын хүргээл ингээ яриад байхад бас хүнд хүрэх нь арай муу. Тийм учраас ямар сонирхолтой аргаар явах вэ? Гол нь та нарын бүтээлч сэтгэлээрээс их шалтгаална. Та нар өөрсдөө сайн бэлт, сайн бод энийг яаж гоё ямар аргаар өгч болох вэ? Сайн бодох хэрэгтэй. Сайн бодоод тэгээд тэндээсээ нэг гоё сонирхолтой олж аваад тэгээд та нар өөрсдөө орон нутгийнхаа нөхцөлийг мэдж байгаа, хүмүүсийг мэдж байгаа учраас илүү их давуу талууд байгаа тийм. Цааш нь бидний бодлоо цааш нь хэнийг ч мэдэхгүй хүмүүс төр ямар цан чанартай ямар хүн дээр ирж байгааг мэдэхгүйгээр суулж байгаа байгуулж байгаа. Та нар бол хүмүүсээ мэдж байгаа учраас тэр хүмүүсийнхаа давуу тал, сул тал дээр нь үзлээ. Бид нэр сургалтыг энэ мэдээллийг энэ арга хэмжээг яаж зохион байгуулж болох вэ гэдгээ сайхан бодож сайн бэлтгэх. За тэгээ багаар ажиллах хэрэгтэй. Ганцаараа юм болгон зүтгээд иж болохгүй. Нөгөө спахийнхаа хүмүүстэй, абаахийнхаа хүмүүстэй ярилц олон хүний санааг ав те. Тэгээ хоорондоо сууж байгаа дэнгийн өнгөл зүгээр юм биш үгээр нэг толгооноос хоёр толгой дээр гэдэг шүү дээ. Тэгэхээр аль болох олон хүний санааг авч байгаа багаар ажиллаад ингээд энэ арга хэмжээнүүдээ зохион байгуулаарай гэж хэлмээр байна. За ханаа тоолчих. За ер нь өөрийгөө яг шударга тоолох ханаа. 13-аас 15 тоолсон. Хэдийн 13 тоолсон. Би таваа. Миний 13 таа. 13. Танай хэд вэ? 15. За та яг тоолоо. Танай хэд вэ? Миний 11. За танай.
Зөмбөл тийм юм. Тайлан дээр хамгаалах. За тэнд 17, энд 15. За бид 15. За эхний 3 энэ 3 шалгаж байна тий. За би тэгэхээр юугаар шалгах вэ гэхээр хамгийн эхний 17-аас яа. 5 гишүүн малаар шагнаж. Малаа мөр 5 хүрэлтээр нь сайхан чамартай сайн мал өсгөөрэй. За тэгээд чидэр ойрцоос басна. Хаалгаж чив. за тэгээд цааш тань ажилтан одоо амьдралд нь сайн сайхныг хүсье. Малаа ингээд 5 хүрэлтээр тэгээд олон чамартай мал чирийн дац төгөрсөн тийм ээ. Ийм малтай болоорой гэж хүсэж байна. Та гоё малтай боллоо. За дараагийн хоёртоо бас жижигхэн болох. Наадуур чи цагаас уу удаа баха тий. Цагаас уу удаа шиг. Цагаас уу удаа баха. Зүгтээ явчихаг үү? Тийм байна. Нэг нь хосгож ирсэн. За энэ бас хонь байгаа монголчууд нөгөө хахуун хөшөлтэй малын хонь дуртай байдаг учраас тэгээ хонь бас ингээд урамшуулахад энэ дэлгүүрээ авсан. За бас за тэгээд хэдүүлээ одоо юу яа сургалтаа үнэлүүлнэ би танараа үнэлүүлэхдээ яаж үнэлүүлэх вэ гэхээр бид нар хаана хэдэн хүмүүсээ нүүр зурсан байгаа. Хамгийн эхлээд инээж байгаа хүн дараа нь хоёрт нь нэг жоохон сэтгэл дундуур нэг байж байгаа хүн хамгийн сүүлд нь урваач зүрх зүрх байгаа. Тэгэхээр өнөөдрийн сургалтанд та нар ямар юугаар хандсан бэ гэдэг ийм наадаг юм стикер өгнө. Нэг хүнд 3-ыг өгнө. Хамгийн их таалагдсан юунд бол 3-ыг гуруулт ингэ нааж болно. Дунд зэрэг бол 2-ыг, муухан бол 1-ийг гэд ингээд нагаа явуулж шүү. За тэгээ бүгдээр нь өнөөдрийн сургалтанд төгтөө оролцож өөрсдөө одоо санал бодлыг чөлөөтэй ярьж өнөөдрийн сургалтын туршлагатай байсан бүгдээр нь баярлалаа. Тэгээ цаашдаа бүгдээрээ бас энэ өнөөдөр сурсан одоо мэдлэг чадвар мэдээлэлээ цаашдаа үйл ажиллагаанд бас ашиглана гэж итгэж найдаж байна. Тэгээ холоос ирсэн хүмүүсийг сэтгэн тараах үүднээс жоохон сургалтаа шахаа явуулчлаа.